Олон улс даяар шүүгэн тариад байгаа энэхүү мэдээлэл Монгол улсыг тойрч биш дайрч гарлаа. Монгол улсын иргэдийн хувь эзэмшдэг 46 компани офшор бүсэд данс эзэмшдэг тухай мэдээллийг Panama Papers-ийн дэлгэрэнгүй мэдээллээс харж болно. Тэгвэл мэдээлэл эхнээсээ задарч эхэлснээр манай улсаас төрийн дээд албан тушаал хашдаг эрхмүүдийн нэрс тодорсон яхааргүй хууль зөрчин татвараа нүүн дарагдуулах гэсэн увайгүй үйлдэл нь илэрлээ хэмээн хуульч тайлбарлаж байна. Монгол улсын хууль тогтоомжид $20,000-оос дээш орлого зарлагын гүйлгээг гадаад болон дотоод хийсэн тохиолдолд их хэмжээний мөнгөн орлогыг хаанаас олсноо хууль хяналтын байгууллагад заавал тайлгнасан байх ёстой байдаг гэнэ. Улсад офшор данс гэдгийг хүлээн зөвшөөрөгдсөн мэт байгаа боловч энэ дансанд бол дандаа хууль бус орлого цугларч идэг. Одоо хүний 8 хар тамхитай улс төрчдийн бохир мөнгө энэ дансанд цугларч идэг. Тэгэхээр зэрэг энэ бүсэд бол мөнгө суур байршуулна гэдэг маань өөрөө цаанах хууль бус үйлдэл байгааг гэрчлээд байна. Зөвхөн Монгол улсын эрүүгийн хуулийн 270 штрихэд заагдсанаар бол хууль бусаар хөрөнгөч гэсэн зүйл байна. Энэ дэр нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоос гадна орлого олсон бол түүнийгээ тайлбарлах үүрэгтэй. Үүнийгээ тайлбарлаж чадахгүй бол түүнийг 5 жил хүртэл хугацаагаар хорж хөрөнгийг хураан авна гэсэн заалттай. Офшор бүсэд мөнгө байрлуулах нь хууль ёсных гэж үздэгч Монгол улсын иргэдийн хувьд хууль бус. Учир нь офшор данс нээдэг компаниудтай нууц захиа шидэлсэн данс нээл гэж байгаа үйлдэл нь Монгол улсдаа татвар төлөхгүй. Харин орны банкнд бага хэмжээний шимтгэл төлж их хэмжээний мөнгөө татваргүйгээр байрлуулах гэсэн санаа гэдгийг их сурвалж онцолж байна. Мөнгийг тэнд ер нь татвараас цугтаалгахаас гадна мөнгө угаах гэсэн асуудлууд одоо ямар хэлбэрээр байна. Цэрэг дайны хэлбэртэй ч байж болно. Одоо жишээ нь том орнууд Оросын холбооны улс гэдэг юм уу Хятадын офшор данснуудад дотор бол тэр бол улсын хэмжээнд биш тухайн Оросын одоо зэвсэг намайлагч байж болж байна. Хятадын одоо ямарч үйл явдал байж болж байна. Жишээ нь одоо хар одоо дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрөгдөхгүй асуудлуудыг жишээ нь чиний ярьж байгаа хүний 8 ч гэдэг юм уу те бүх энэ мөнгө угаалт хар аргаар л мөнгийг одоо өсгөх гэсэн тийм дансууд бол тэнд бас байна л да. Эдийн засагчдын тайлбарлаж байгаагаар офшор бүсэд их хэмжээний мөнгө байрлуулах нь тухайн улс орондоо татврын алдагдалд оруулж байдаг. Гол нь офшор бүсэд байрлуулж байгаа мөнгөний их үүсрэг тодорхойлохыг шаардахгүйгээр байрлуулдаг юм а. Их Британий харьяа 30,000 хүн амтай Виржинигийн арлуудад 500,000 гаруй компани данстай болох нь илрээд байна. Мөн дэлхийн нийтэд офшор данснаас үүдэн хичнээн тэрбум доллар татврын алдагдал үүснийг тооцсон гаргадаг байна. Дэлхийд жилд 255 тэрбум долларын одоо татврын хохирол дэлхийн нийтэд учирж идэм бэ. Тэр дундаа дангаараа гэхэд 70 тэрбум долларын алдагдал одоо татврын алдагдал Америк нэгдсэн улсад байдаг гэж байна. Тэгэхээр тухайн улсын л одоо татвараас одоо цугтаалаа татвараа энд төлмөөргүй байна. Гадны тэр одоо татваргүй аль эсвэл маш бага татвартай тэр газар өөрийнхөө дансыг өөрийнхөө үйлдвэрийг өөрийнхөө одоо компанийг одоо тэнтэл одоо нэрээр одоо тэндээ бүртгүүлж тэгээд одоо их нутгаас л одоо татвараа төлөхгүй гэсэн зүгтаалтал гэсэн ойлгож болно л доо хар үгээр тайлбарлал. Мөн эрх мэдэлнүүд хууль бус санхүүгийн гүйлгээ хийх бохир мөнгөө нуухын тулд офшор бүсэд данс нээлгдэг гэсэн тайлбарыг үүсгэх нэгэн ч байгаа юм а.